Тэгэхээр худалдаа авалтын хуулиас гадна бусад том төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай 17 хууль дээр ерөнхийдөө бол өөрчлөлтүүд хийх шаардлагатай байсан. Шууд утгаараа одоо өөрчлөлт хийхэд 10 хуулийн дээр бид нар бол өөрчлөлт хийж том төслүүдийг бол хэрэгжүүлэхэд хууль эрх зүй нийцэж байна гэж их нээлжинд үздсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах хуулиар зохицоор шинжилнэ. Газрын тухай хуулийн дээр дархан цаазд газар хамгаалтын бүс дээр дэд үтцүүдийг хийж болох зохицуултыг бол шинжилсэн айлгаар оруулахаар ингээд төлөвлөж байгаа. А бусад 8 хуулийн 22 заалтан дээр бол өөрчлөлт оруулахаар тогтоолын төслийг бол бэлтгэсэн байж байгаа. За эдгээр өөрчлөлтүүдийг хийснээрээ бид нар томоохон мега төслүүдийг эхний ээлжинд хэрэгжүүлэхэд ерөнхийдөө бол хуулийн хувьд ингээд нийцэл бүрдэж байгаа. Ялангуяа одоо эндээс ингээд харах юм бол барилгын тухай хууль бас суур болж байгаа. Ягаад бол эрчим хүчний одоо хөгжлийн төв бусад дэд үтцийг гаргааг байхад барилгын тухай хуулиараа бүх барилга дэд үтцийн суур болж явдаг байсан учраас. Тэгэхээр барилгын тухай хууль нь өөрөө буцаад эрчим хүчний тухай хууль, төмөр замын тухай хууль, авто замын тухай хууль болон санхүү талаасаа хөгжлийн бодлого төсвийн хуультай гэдэг уялдж байгаа юм асуудлууд байгаа учраас энэ дээр бол 22 өөрчлөлтийг эхний ээлжинд хийхэд бол нийцгээр байна гэж харагдаж байгаа. Нэг заалтын утгыг аваад засахад болж байгаа. Энэ болохоор зураг төсөл гэдэг утгаараа. Яг бол өнөөдрийн хүртэл биднээсийн бүх шатнд засгийн газрын хэмжээнд бид нар зураг төсөл гэж ярьдаг хэрнээ түрүүний миний ярьдаг барилгын тухай хууль, авто замын тухай, төмөр замын тухай хуулиуд дээр бүгд өөр өөр заалттай байдаг гэсэн. Төмөр замын тээврийн хуулийн дээр, авто замын тухай хуулийн дээр зураг төсөл гэдэг бүгд тодорхойлтууд нь өөр байсан. Олон ийм инженерийн дэд үтцийн салбар хуулиуд дээр зураг төсөл гэдэг нь өөрөөр явж ирсэн төсвийн тухай хуулийн дээр ороод ирэхээр зураг төсөв гэдэг. Төсөл биш төсөв гэж орж ирээд байдаг. Тэгээд төсөв гэж хуулиуд дээр өөр бичигдээд өөр утгаараа хэрэглэгдээд байдгаасаа өнөөдөр хүртэл салбар хоорондоо уялдаа гарахгүй. Тэгэхэд нэг том төслийг хэрэгжүүлэхэд зам байдаг. Эрчим хүч байдаг. Барилга байдаг. Тэгэнгүүтээ салбар хуулиуд дээр зураг төсөл нь юу гэдэг утгаараа өөр байгаад. Тэгээд зураг төсөвтэй бэжиж санхүүжилтийг тавина. Гэт ингээд орсон. Тэгэхээр хялбар засах нь барилгын тухай хуулийн дээр 14 өөрчлөлтийг хийя гэдэг. Тэгэхээр барилгын тухай хуулийн дээр зураг төсөл гээд 4.1.30 гэдэг заалтан дээр одоо байгаа нь тэр барилга байгууламж техник эдийн засгийн үндэслэл гэдэг ингээ аюу олон юм жигсаагаад иж бүрдийг хэлнэ гэсэн байдаг. Одоо байгаа нь барилгын тухай хуулийн 4.1.30 бол бодит амьдрал дээр хэрэгжих боломжгүй. Барилгын тухай суур хуулийн дээр 4.1.30-ын зураг төсөл гэдэг утгаа зөв байдлаар нь оруулаад тэгээд тэн дээрээ шаардлагатай тэзүү гэдэг тодорхойлолттой өнгөтэй бусад нөгөө салбар хуулиуд байна шүү дээ. Төмөр замын тухай хууль, авто замын тухай хууль, эрчим хүчний тухай хуулиуд дээр энэ дэд үтцүүдийн салбар хуулиудыг уялдуулаад зураг төсөл гэдэг ухаан барилгын тухай хууль дээр ингээд заагаад өгөхөөр том төсөл хэрэгжихэд нөгөө хоорондоо нийцэл хангагдаж байгаа гэсэн. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэх тухай хууль болохоор ингээд засагж байгаа. Төр үеийн түншлэлийн хуулийн дээр бас ингээд техник эдийн засгийн үндэслэлтэйгээ бүгд холбогдчихж байгаа. Тэгэхээр зураг төсөл гэдэг утгаа ерөөхдөө засчгаар цаашаа бүх хуулиуд бол засагтаад явчихж байгаа гэж хэлж болохоор байна. Тэгээ бусад салбар хуулиуд дээр зураг төсөл гэж юу юм бэ гэдгээ барилгын хуультайгаа холбож өгөөд явчихж байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад бусад хуулийн дээр байгаа техник эдийн засгийн үндэслэл зураг төсөл гэдэг нэр томьёоллууд саяны энэ 8 хууль дээр байгаанууд нь бүгд ингээд цэгцрээд нэг уялдаатай нэг ойлголттой явахаар хуулиудын хувьд зөрчил гарахгүй байна. Мега төслүүд явах боломжийг үүсэж байна гэж үзэж байгаа. За энэ дээр л төвлөрөөд танилцсан. Бусад нь болохоор нэг жижигхэн заалтууд байгаа. За баярлалаа.